За энэ хуулийг нэлээд сайн хийж боловсруулж исэн ажлын хэсэг нь ч гэсэн нэлээд том хэсэг байна. Хэдхэн асуулт асууя. За энэ хууль дээр одоо хороо тайлан зөвшөөрөл, хуульд байгаа байгууллага хяналтын механизма сайн тусгасан боловч ийм зорилттой үзүүлэлтэн дээр ийм судалгаа хийж гаргаж ирсэн нь. Жишээл 2030 он гэхэд хар тамхи хэрэглэгчдийн тоо хэдүүгээр бууруулах уу, өсвөр үеийнхээ хэрэглээг яаж хэдээр бууруулах уу, эмчилгээнд хамрагдсан иргэдийн тоо хэд болох уу, ямар үр дүнгээр шалгуур үзүүлэлт болох уу гэдэг нь одоо эхний асуулт. 6-гийн 2 дугаар зүйл дээр ингээд төсөлд үндэсний хороо 2 жил тутамд тандалт судалгаа хийн гэж зарласан байна. Яагаад 2 жилд нэг удаа, яагаад жилд нэг удаа ч юм уу тэрнээс богинохан байж болоогүй. Одоо жишээлбэл синтетик мансууруулах бодис одоо сараар өөрчлөгдөж орж ирж байгаа. Тэгэхээр энэ одоо хитрхи хоцрогдсон хугацаа биш үү гэж 3 дугаарт энэ 9 дугаар бүлэг дээр хүнд тусламж үйлчилгээ гэдэг шинээр бүхэл бүтэн бүлэг болоод ороод ирсэн гişүүд бас хэлж нэг сайжруулалтаа магадгүй дэвшилттэй байна. Үндэсний хорооны дэд дарга нь уул нь эрүүл мэндийн сайд юм байна. Энэ эрүүл мэндийн сайд энд байгаад хууль зүйн яамны сайдтайгаа хамт энэ асуултанд хариулах хэрэгтэй. Нилээн энэ чинь чухал одоо энэ чинь архаг өвчин гэж үзэж байгаа те донтолт гэдгийг өөр нь. Тэгэхээр энэ дээр одоо нэг л одоо эмийнхаа мэрэгчлэлтнийг эрүүл мэндийн яамнаас манай ихтэй мэрэгчлэлтэн мундаг сайн мэрэгчлэлтэн. Тэгэхдээ бас сайд энд зайлшгүй байх ёстой. Энээс хойш дараачихт нас оролцуулах шаардлагатай гэж би бодож байна дарга. За энэ дондох эмгэгийн эмчилгээний хүчин чадал нь хэр зэрэг сайн байдгийм бэ гэдгийг би асуумаар байхгүй жишээлбэл сайдаас дондох эмгэгийн эмч биднэрт хэд байгаа юм, хэдэн ортой эмчилгээний төв байгаа юм, энэ хууль хэрэгжснээрээ одоо хэдэн шин төв байгуулах гээд байгаа юм, санхүүжилт нь тэрэндээ хүрж байгаа юу, хүрэхгүй байгаа юу гэх мэтлээ одоо энэ нэлээ эмчилгээтэй холбоотой асуултууд байгаад байна. За энэ эмчилгээний дараа сая бас хэд удаа хариулж байхдаа энэ нийгэмшүүлэх ажлыг их чухал байдаг тэрийг нэлээ оруулсан гэж ярьж байна. Тэгэхээр энэ донтолтоос гарсан хүнийг ажилтаа болгох, боловсралтай болгох, гэр бүлийн зөвлөгөө өгөх гэх мэтлэн эдгээр зохицуулт нь яаж орж ирж байгаа вэ? За 25-аас доош насных нь анхны хэрэглэгчтэй одоо дийлэнх нь байна гэсэн мөртлөө энэ хуульдаа яагаад сургууль, их сургууль, эцэг эхийн оролцоо, ялангуяа 10 жилийн бас захим орчны урьдчилан сэргийлт гэдэг асуудлуудыг ингээд нэг тусгахдахгүй явцсан юм бэ гэдэг асуулт байгаа юм. За энэ dark web гэсэн ойлголт байдаг те одоо ч нэг нүрээ олоод бие биентэй нэг худалдаад аваад зогсоод авах тэр кинонд дэр байдаг шиг юм байха болоод Telegram ч юм уу одоо electronic signal Instagram энэ төр хэрэглээд тэгээ худалдагч нь одоо тэр dark web дээр дэлгүүрээ нээгээд бараагаа шууд борлуулан явцдаг. Кокаин, фентанил гэдэг бүр имэн дээр нэртэйгэр тэгээд худалдаа авагч нь биткойн юм уу криптовалютаар төлбөрөө явцдаг. Бараагаа шуудангаар илгээчдэг. За ийм худалдагч болон худалдаа авагч дээр энэ онлайн худалдаа авагт криптовалют ашигласан төлбөр тооцоо ер нь энэ dark web-ээр шилжүүлсэн хар тамхины 8-тай тэмцэх эрх зүйн үндэс нь манад хэр зэрэг байгаа юм бэ? За ер нь ийм олон улстай ингээд харьцуулаад үзэх юм бол бид нар бас энэ бомбтууд дээр байгаа бэлэн байдал одоо жишээлбэл хідэн бомбын лаборатори байгаа, мансууруулах бодис илрүүлэх төхөөрөмж нь хэр зэргийн хар тамхи илрүүлдэг нохооны тоо хүртэлтэй сургалт тэднийг ч гэсэн надад жоохон тоо англиар хэлээд өгүүлэх сайн байна. За асуултаа бэлдэж хариултаа бэлдэж байгаараа зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн одонгийн цогт гэрлийн урилгаар нийслэлийн ерөнхий боловсролын 31-р сургуулийн 8-д ангийн багш сурагчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Төрийн ордонтой танилцж байгаа сурагч хүүхдүүддээ энэ өдрийн мэндийг хүргэж сурлагын өндөр амжилт хамгийн сайн сайхан бүхний улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсээрөөё. Эрдэм номдоос шамдан суралцаж анги дэвших шалгалтаас амжилттай өгөөрэй. За ажлын хэсэг 4-р микрофон. Мөнх Эрдэнэт сайд. За ганмаа гишүүний асуултанд хариулъя. За ер нь эрүүгийн нөхцөл байдал, хэрэглээний нөхцөл байдал бол хүнд байгаа. Тийм учраас энэ гэмт хэрэгтэд тэмцэх ялангуяа зохион байгуулалттай гэмт үлгэлүүд энэ олон улсын бас сүлжээ манай бас улсыг онилсон Туркээс зүүн Азиас ийм одоо шинж тэмдгүүд ажиглагдж байгаа. Тийм учраас манай хууль сахиулах байгууллага хар тамхитай тэмцэх газар алба тануулын ерхий газар
гайлын байгууллага бол нэлээд одоо хүчин чармаалттай ажиллаж байгаа. Энэ бол олон улсын хамтын ажиллагааг шаарддаг. Үндэстэн намсан гэмт хэрэг байдаг учраас ингэж одоо ажиллах шаардлага тавигдж байгаа. 2011 оноос хойш бол манайд нөгөө синтетик бодисын хэрэглээ гаднаас нэвтрэх байдал бол эрс нэмэгдсэн. Хуучин бол дандаа дотроо одоо осны төрлийн өв сургамал хэрэглэсэн тохиолдлууд гарч ирсэн бол онилсон гаднаас чиглэсэн ийм үйлдэлүүд давтагдж байгаа. Тийм учраас энэ төрлийн гэмт хэрэгтэд тэмцэхийн тулд хуулийн одоо хар тамхитай тэмцэх албаа бэхжүүлэх, хэлээр орж гарч байгаа хяналтын тоног төхөөрөмжүүд рентген одоо аппаратуудаа бэхжүүлэх энэ чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаа. 2025 оны улсын төсвүүд дээр жишээ нь 11 тэрбум төгрөг тавигдсны хүчин бас рентген тоног төхөөрөмж хяналт шалгалтын багжуудаа сайжруулсан. Энэ жил 9.2 тэрбум төгрөг гайлын байгууллага дээр тавигдсан. Ингээд худалдаах ажиллагаа нь хийгдэж явж байгаа гэдгийг хэлье. Тэр хуулийн хэрэгжилт, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой 2 жил тутам гэдэг бол бид бас энээс илүү гол асуудал бол энэ дотоодын үндэсний жагсаалтын асуудал. Өөрөөр хэлбэл ял завшуулахгүй байх, энэ төрлийн гэмт хэрэгтээ үр дүнтэй тэмцэхийн тулд шинээр илэрсэн энэ синтетик бодисуудыг мэргэжлийн шинжээчид таньж олж мэдээд олон улсын байгууллагатай хамтарч ажилласны үр дүнд үндэсний жагсаалтандаа шуурхаа оруулж заавал нөгөө олон улсын 61 71 оны конвенцэд орохыг хүлээхгүйгээр 88 оны конвенцэд орохыг хүлээхгүйгээр үндэсний жагсаалтандаа одоо шуурхаа оруулж энэ ял завших, энэ гэмт хэрэгт завшуулахгүй байх, энэ гэмт хэрэгтэд тэмцэх энэ чиглэлээр үр дүнтэй ажиллах энэ зохицуултыг хуулийн зөрчилдөд тусгасан байгаа. Тэгэхээр заавал 2 жилийг хүлээхгүйгээр тухай бүр шаардлагатай үед шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн энэ одоо үндэсний жагсаалтаа шинжилээд явах боломжтой гэж хэлье. За манай сэтгц эрүүл мэндийн үндэсний төв гайлын байгууллага бас таны бус асуудал дээр нэмж хариулнаа. За, нэмж хариулъя. 4-р микрофон өөрийгөө танилцуулаад хариулъя. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Байгалмаа байна. За гамма гишүүний асуултанд хариулъя. За сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв нь донтох эмэгс судлалын тусламж үйлчилгээг одоо дараах байдлаар үзүүлдэг. Донтох эмэгс судлалын клиник буюу хэвтэн эмчлүүлдэг тасаг нь 35 ор бүхий хэвтэн эмчлүүлдэг тасаг байна. За мөн өөртөө туслах бүлэг буюу өдрийн эмчилгээг 25 ор бүхий өдрийн эмчилгээг одоо хэрэгжүүлэн ажилтдаг. За 2025 оны байдлаар архины шалтгаан сэтгцийн болон зан төрхийн эмгэгээр 2166 хүн эмчлэгдсэн бол архинаас бусад төрлийн сэтгц идэвхт эм бодисын шалтгаанд сэтгцийн ба зан төрхийн эмгэгийн улмаас 191 хүн хэвтэн эмчлүүлсэн тоо үзүүлэлт байна. За энэ байдлаас үзэхэд архинаас бусад төрлийн мансууруулах Гүйцэг хариулж 4-р микрофон. архинаас бусад төрлийн мансууруулах бодисын шалтгаанд сэтгцийн болон зан төрхийн эмгэгтэй хүмүүсийн сайн дураараа хандаж тусламж үйлчилгээ авах байдал нь бол ийм цөөн тоотой байдаг байх нэ. За донтох эмгэг судлалын клиникт ихэнх хувь нь архины асуудалтай хүмүүс, архины шалтгаан солиоролтой хүмүүс хэвтэн эмчлүүлдэг. За ийм байдлаар тусламж үйлчилгээ үзүүлж байна. За, гамма гишүүн тодруулъя. Энэ яг ингээд ямар бөөрийнхий хариулт юм бэ одоо тэгж хэлэх ёстой. Донтох эмгэгийн одоо яг хэдэн эмч байгаад одоо энэ яг хар тамхи мансуурах бодис өнөөдөртөө хамааралтай юм асууж шүү дээ би мэдээж те. Тэрнтэй одоо тэмцэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх энэ боломж нь эмч, эмнэлэг, сувилагчийн хувьд ч эмнэлэг тусламжийг бүхэл бүтэн бүлэг ороод ирсэн байгаа юм чинь тэр орны хувьд ч бүгдээрээ та нарт байгаа мó байхгүй юу гэдэг асуулт байхгүй юу? Байхгүй бол бид нар яаж тусалж болохоор байна гэдгийг л яриад байгаа ухаантай байхгүй юу? Нэгдүгээрт. Хоёрдугаар түрүүн тэр өгсөн хариулт ч гэсэн маш дутуу байгаад их юм. Тэр dark web-тэй та нар яаж тэмцэх гээд байгаа ингээ асууад байна шүү дээ. Би худалдаа авч хоёр нүүрээр тулахгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр чи криптовалютаар яваад энэ худалдаа аваад шуудангаар хүрэгдэд байгаа энэ асуудлыг яах гээд байгаа юм бэ? Хүүхэд залуучуудад тусгаарлсан бүлэг биш юм ахэд зүйл заалтаар энэ чинь наривчилж оруулж ирэхгүй юм уу? Тэр яагаад тэр чигээр орхигдоод байгаа юм бэ гэдэг асуултууд яригдаад байна шүү дээ.
За амар сайхан сайд хариулъя. За гамбаг гишүүн маш чухал асуудал унтж байна. Нэгдүгээрт бол манад яг энэ чиглэлийн сэтгэл зүйч эмгэг судлаачид мэрэгсэн эмчнэрийн хомсдол байна. Энэ чиглэлийн эмчилгээ онцлогооны газрууд бүрэн олон улсын стандарт нийцсэн хэлбэрээр байхгүй байна. Өнөөдөр Баян Онгорын аймагт нэг төв баригдаж байгаа. Ашиглалтанд арай ороогүй байна. Тэгэхээр энэ чиглэлээр бид юу хийх вэ гэхээр нэгдүгээрт энэ архины зөвхөн гундааны эргэлтээс бий болдог сангийн хөрөнгийг олон улсын стандартад нийцсэн бүрчилсэн байдлаар энэ бол ганц газар бариад нэг газар хийгээд ингээд хэрэгцээ хангах асуудал биш. Энэ урьдчилан сэргийлэх, сэргээн засах, эмчлэх, зөвлөх гээд маш олон үе шаттай арга хэмжээнүүд урт хугацаанд явдаг учраас энэ чиглэлийн мэрэгчлэнүүдэд бэлдэх шаардлагатай байна. Энэ чиглэлийн дэд бүтэц байр саваа бэлдэх шаардлагатай байгаа. Тоног төхөөрөмж хэрэгслүүдэд нэмэх шаардлагатай байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ далд сүлжээтэй хэрхэн тэмцэх үү гэдэг бол манай мэрэгжлийн За гүйцэг хариулчих амар сайхан сайд. хар тамхитай тэмцэх албыг илүү бэхжүүлнэ. Энээс гадна бол хар тамхитай тэмцэх хамгийн ихний үе таалга бол гайл хил. Тэгэхээр энэ хил гайлын хяналтыг чадахжуулахаас гадна энэ хүний хяналтаас гарсан өөрөөр хэлэх юм бол өөрөө чи хэлж байгаа тэр цахимаар зарагддаг. Далд сүлжээгээр борлуулагддаг, олж илрүүлэхэд хүнд, төлбөр тооцоон криптовалютаар хийгддэг, цахимаар хийгддэг, байршин хүртэл нь тэгээд нууц далдаар явдаг. Энэ нарийн аргууд илүү их дэлгэрч байгаа учраас энэ рүү чиглэсэн энэ байгууллагын албадын цагдаа тагнуулын чадхыг нэмэгдүүлэх ажлууд дээр бас онцгой анхаарал хандуулж байна. Тусгай ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Гадаад дотоодоос нийлүүлдэг олон сувг сүлжээ бүлэглэлүүд байна. Эхнээсээ байршил зохион байгуулалтаа бүлэглэлүүдийн мэдээллүүдийг тогтоож барих авчрыг За Мэнд хоёрын мандахаа гişүн асуулт асууя.